Туйлаа цагийн үлгэр. Туйлаа цаг болсон байна. Өнөөдөр бид тулаанууд нь чон ахтагаа уулзаж инфлюенслэгдүүдэх гээд явж байна. Юу гэсэн ч үгүй. За. Өнөөдөр манай сэдв бол инфлюенсер хэрүүгээ гэсэн сэдвтэй. Instagram инфлюенсерүүд. Facebook гихийг. Тийм. Facebook гэсэн даа шүү, тий. Facebook. Нөгөө нэг тэтэмтэй ама юу Queen энтер гэдэг чи хэм билээ. Би тэрэн дүүглэгдэх гээд байна. Юу ч яриад. Яа нэг тэтэмтэй ама юу яасан Queen энтер гэж мгээд иддэг чинь. Чи мэдгүй. Санахгүй. За бэл. Манайхаа энэ коммент би яж бас өөрөө санахгүй. Дандаа өмнөх юун дээр хоёулаа нэг дуугаа олохгүй. Юу илээс нөгөөдгөө өөрөө ч мэдэхгүй. Тэр шиг. Та нар тэр дууг минь хариу бичээд өгөөрэй. Одоо энэ Чингис хааны зүудтэй дууг. Тэ зүудтэй дууг хэлээд өгөөрэй. Тэгээд одоо энэ миний инфлюенсерийг олоод өгөөрэй. Яа тий. Өстой China юу за боли. За Монгол юм уу гадаад юм уу? Монгол. Монгол юм уу? Монгол яа одоо нэг яа Битээр хоёлаа инфлюенсерүүд бол сайн мэдэхгүй шүү дээ. Харин битээр жоо харин ийм шүү за. Яг яриад байгаа. Тийм ээ сайн мэдэхгүй. Тий. Амар олон болоод байгаа хчууд чинь даанч тий яг зөвхөн тий таахгүй тий. Та нар баг эсвэл ингээд танилцуулаад битээрт хэлээд өгвөл амар гоё юм тий. Тэгээ битээр тэрийн дараа нь эсвэл баг олж сонсон үзэнгүүтээ ингээд тэрнийхэн талаар ярьж мөрөөд. Наа чи хийм бэ? Тэр реакшн хийж бэ? Одоо чи яг гэдэг хоёлаа мэддэг баг хийдэг эсвэл яриад тийш амар нэр тоо. Би тэр их чигээ дуудмаар байна. Тэр их чигээ би нэрээ санахгүй. Нэрийг биш одоо бүр юу гэдгийг санахгүй. Яагаад те ама юмэр Queen би мэдчлээ нэг эмхтэй ингээ гэртээ тэгээд тийм нэг гэртээ юу гэсэн чи эмхтэй бол баг би өөрөө мөн нэг их эмхтэй тэгээд ингээ англиар яриад гэртээ мөн бистэ гоо юу ч хэлээ нэг юм тийм өө нэг титэм мэтэмтэй ингээд тий амар Queen тий санчлаа би нэрийг нь бол ихтэй харж байгаа юм байна. Зүгээр яг тэр бичлэг л үзсэн байна. Би бас тэрийг дөгөөд би тэрнээс өөрийг бас мэдэн. Үзсэн. China майна гэж мэдгүй юу? Мэдгүй. Амар олон China хэлжлээ. No offense to Chinese. Юу чи одоо надад хүн таалагдаа өөрийнхөө ингэ бодчихаа. Би таах гэдэг танд ах нэг. Надад одоо чинь яг үндэ ингэ нэг амар цөөхөн гарч ирдэг гэж магадгүй байна бодож. Сайхан гарч ирсэн гэж бодохоор ингэ бодоод байгаа. Тийм ээ. Чи надад таагдагдлагдуулах гадаагаад шүү. Яг тийш тэр хүний хэлдэг нэг лайныг хэлээд таалах юм уу? Тийм. Шууд орж ирж байгаа. Хэлэхгүй ч болно зүгээр нэг. Тэр гэрт байдаг эмэгтэй ихч гэдэг хэлчих болно. Тэр нэг гэртээ байдаг нэг эмэгтэй ихч мэдчихээн нөө. Ягаа нөгөө санаж нөө. Дахиад болоо. Харин гэртээ байдаг нөгөө эмэгтэй ихч байсан. Гэртээ байдаг эмэгтэй. Гэртээ байдаг. Тэр ихч бас яг гэртээ. Гэтэ яг Монгол гэр биш ээ. Яг гэртээ гэхдээ ингэ нэг гэртээ биш ээ. Тэг Монгол гэр биш. Өмнөх нь ч Монгол гэр биш шүү дээ. Өмнөх нь бас тийм зүгээр юм. Зүгээр байшин ч юм уу. Зүгээр гэр ч юм уу. Нөгөө ихч бас яг гэртээ яадаг эмэгтэй ихч байхгүй чи таагаад үзсэн. Яа юу яриад байдаг гэдлээ нэг. Нөгөө нэг би яг саяхан хинтээ ирсэн юм аа. Нөгөө хоёр тангих нь таньдаг. Юу гэдэг л. Тэг нэг найзынхаа гэрт очичоод ингээл би найзандаа байна гэл би яг худлаа яриад тах шиг байна. Мэдгүй байж мэдтив шиг яриана. Ингээд найзандаа очицоод байдаг тийм гэртээ бичлэг мэдгүй. Гэтэ тэр их гэртээ байгаагүй өөр гэртээ. Өөр ингээд эмэгтэй их байсан заяа. Тэгээ найзандаа гоё яана гэл ингээл өөр гэр их нь янз янз хэсэгт ингээд яваад идэг. Мэдгүй байна. За чи надад таадаг. Чи уус саяхан таасан. Би ясаа мэдгүй гадна. Би яг нэрээ шууд орж ир. Гэтэ сүүлийн үед ийм за таалахаа байлаа. Сүүлийн үед ийм одоо амар жоохон хүүхдүүд инфлюенсерүүд
болдог болсон шүү дээ. Жохон инфлюенсерүүд хүүхдийн инфлюенсер юм уу? Ер нь их тийм аав ээж нь хүүхдийнхээ бичлэг хийгээд байдаг. Чи юусоо үзэж байгаагүй. Ямар хүүхэд тийм юм хийгээд аа. Окей, мэдгүй 3 4 би юу? Тэгж. Нэг тийм дөнгөж 1 2 дугаар анги ч юм уу, эсвэл дээдлэн 5 дугаар анги ч юм уу. Нэг тийм. Яаж бичлэг хийх юм? Тэгэл аав ээж нь ингээл бичлэг ин чи одоо ингэж тэгчих ч юм уу, эсвэл юм асууж масуугаал. Эсвэл октод нь хвчлээ октод байт юм байна нэр. Октод нь ч юм уу хүмүүс өөрсдөө юмнууд камер хавар тийм ярьж мараад. Юу вэ? Найз минь гэдэг банд инфлюенсер мөн үү? Гадаад ч биш үү? Тэр биш үү? Би нэрээ мэдгүй. Би нэрээ нэрээсээ хардаг юм. Царин. Чи тэгтээ яг тэгвэл яг инфлюенслэгдсэн гэд ямар нэг юу чи одоо юунд яаж инфлюенслэгддэг вэ? Ингээд нэрээ энийг худалдаад тавьчихсан. Яаж ямар тийм юм худалдаж авдаг. Инфлюенслэгдэж байсан. Тиймнүүд бол нэг юу бол аяг батан баг шүү. Нэг гоо сайхны юмнууд, нүүр юмны бүтээгдэхүүн. Тэдрэг чинь яг тийм одоо юу аль нь сайн бэ гэдэг заавал нэг аль нь сайн бэ, ямар байсан бэ гэдэг нэг ярьсан хүмүүс байдаг шүү тий. Тэднийг бол байн харж байгаа л бараг яг тэрийг нь авч маавал. Би тэгсэн чинь яг наадам дээр чинь зөө. Ингээд нэг их чи ингээд нэг YouTube дээр гэдэг нэг их чи ингээд юу channel гэдэг байхгүй юу? Тэгээ тэр их чи ингээд баг юм баах юм одоо жишээ нүүрний савн ингээд бичлэг байвал бүр амар уртцаа ингээд баг хорвоог байх бүх нүүрний савн гин тэгээ солонгос тэгээ солонгос хэлгүүд гэсэн доороо CCT гэдэг байхаа. Тэгээд тэр их чи ингээд бүр оны шилдэг савн баг. Тийм туршиж муушаад ингээд энэ ийм болохыг үзэлдэг байхгүй юу? Тэгээ би тэрнийг жишээ нь харжаад энэ савн нь ингэсэн юм байна гэснээр ингээд энэ савн зарж байгаа болов уу хардаг хгүй. Тэгвэл одоо тэр бол жишээ нь яг инфлюенс хийх гэдэг аа биш. Угаасаа одоо тийм гоо сайхны мэрэгчлэлтэн байгаад ингээд 30 савнгаас нэгийг сонгох чинь өөр тий. Тэгвэл одоо нэг өөр нэг охин нүрээ савнаж чинь энэ амар гоё штгингүүт би жишээ нь авсан түүх бас нэг байхгүй. Яг тэр ихчиг бол тэгтээ сонсоод байгаа тий. Инфлюенслэгдэхгүй л дээ тий. Ингээд зөв зүгээр шал өөр юм хийдэг байснаа. Нэгэн удаа хэрэгэлсэн юм а тэгэл шууд рекламадаа л тий. Тэгж байгаа юм бол одоо жишээ нь яатчихсан. Ахгүй тэг дээрээс нь ер нь л өөртөө тахирсан юм авахгүй бол ямар ч үр дүнгүй шүү дээ. Тэгэхээр ер нь л нэг зүгээр нэг сайн гэсэн юм аваад тарахгүйгээс биш. Яг госхны яг одоо жишээ нь сая чинийх одоо жишээ нь юу байгаа шүү дээ. Ямар олон жишээ. Чи гоо сайхны тэр бүтээгдэхүүнд инфлюенслэгдсэн чинь ямар хүнс тийм юу байсан тийм юм гадаад заяа. Тэгээд юу Америк юм. Яг тийм мэрэгчлээ юм бол биш зүгээр л өөрөө янз бүр юм зөндө туршдаг хүмүүс тэгэл хоёр юм хартуулаад энэ тэгсэн гэсэн гэл. Тэгээд зөвхөн ч бас яг тэрийг үзээлээс авдгүй л те. Тэрнээсээ гадуур баха юм хайш тэгэл. Тэгэхээр яг шууд инфлюенслэгдэл нэг хүний хэлсэн юм шууд сонсоод шууд маргааш нь тэр захиал аавна гэж юм болохоос арай байхгүй. Тэгвэл зөө өсөрөөр одоо юм авах захтаа зөө ямар тэнцвэрээр авдаг? Чи яг авах гэжсэн чинь би нэг чамд наа чи гэхдээ амар гоё штгээ хэлжингүүт амар инфлюенслэгддэг хөө. Найзуудтай тийм штэ. Дотны найзуудтай л жоохон итгэгээд талтай шүү. Карта жоохон дуртай. Би нэг амар инфлюенслэгдсэн юм байна. Яг тийм яг хүнээс болоод тийм. Гэтэ тийм од мод хүн биш. Зүгээр нэг хүн ингээд юм сүтээ цааж байгаа дотор борцтой. Хайл дээр. Тэгээд би хүүрээ ямар гоё юм бэ энийг авъя л та гэж бодоод яг авсан шүү дээ. Тий хоол моол бол айгүй нүг хямдхан болохоор хямдхан ч шүү дээ. Нэг удаа авчих ч юм уу яадаг чинь. Хэрэг юмнууд бол жоохон яхаад тий. Одоо хоолны газар мазар ингээ рекламцсан байх юм бол за нэг л удаа орох юм чинь дээж та. Ярьж байгаа хүнээс яаж яаж байгаа нь хамаатай л та. Бүр ингээ амар рекламдах гал. Яасан гэж лахаар ерөөсөө тийм бичлэгүүдийг бас үддэг ч үгүй л дээ. Харин тийм үү те. Тэгж бодохоор учиргүй дандаа хоол идээд твж байгаа тавлаа ярьдаг хүн нэгт би нэг сайн мэдхгүй мэн заяа угаасаа.
Тэгээ хоёрт зүгээр өөр юм хийдэг байж байгаа тий одоо яа ингээд гинт ингээд амар гоё дуулдаг хүн байж ясна энэ амар хоолны газар гоё гэхэр надад тий тэр хоёр хамаг амар авцалтаатай болоод гэж бодоод нэг тийм угаасаа үгэнд нь итгэхгүй байж магадгүй тий. Тэнгүүд одоо жишээ нь нэг хүн ингээ гоё од байлаа гэд одоо энэ будаа болтогтой амар гоё гэхээр чамд ямар санаа тийм нэр гоё юм бахтаа гэж боддог. Эсвэл энэ хүн ингээд амар олон лаг хүн байгаад ингээд олон зөвлөгчтэй юм чи гоё нь олж таараа юм чинь энэ төр гэж бодож бодсон инфлюенслэгдэх үү? Окей, ер нь л тийм нэг хүн нэг удаа гоё хоолны газар рекламдах юм бол би орохгүй л те. Ер нь л инфлюенсерс чи хөвчлэн тийж жоохон нэг юмараа дагнцсан хүмүүс иж байдаг шүү дээ. Хоол бол хоол яадаг ч юм уу. Эсвэл тиймэрхүү хүмүүс бол арай илүү итгэх баха. Олон газараар орж үздэг, олон ягдаг. Тэгээ анханасаа угаасаа ямар юу яах вэ гэдгийг шийдэж жагаад тэрийгэ бичлэг хийдэг мэтлэг хүмүүс байвал тиймэрхүү юмд бол итгэх нь. Яг зүгээр ингээд нэг хөөрхөн царайтай хүн тэгснэ хоолч рекламдал маргааш нь одоо юу тоглоом рекламдал ягаад хахаар чинь бүгдийг наавна гэж байхгүй шүү. Би нэг инфлюенслэгддэг юм байна. Яагаад гэхээр ингээд бүр юунууд юм гадаадын одууд модууд байна шүү дээ тий. Гоо сайхан мах юм яриа шүү дээ тий. Мэдээж мессеж бас реклам байгаа тахтай. Гэтэ ингээд заримдаа би тийм хүн заримд нь итгэж ингээд энэ нэр гоё юм бахтаа гэж одоо ингээд давтагдаад байвал ягаад итгэдэг зэрэгтэй. Тэр нь гол нь тэр хүн ингээд гоё хүн дэ биш энэ хүн мөнгө төлөөд сайн хүнээр өршлүүлсэн байгаа. Тэр нь одоо тэг яг сайн өсчөнд орсон. Тэгэхээр энэ хүн өсчнээсээ авсан мэдээлэлээ надад хэлчихэж магадгүй. Тэгэхээр гэж бас бодож би яг энэ тосыг ямар олон хүн яриад байна гэж бас бодож явах инфлюенс тэгдэг. Тэснээс бас арай жоо өөр юм санаанд орчлоо. Одоо ингээд уншсан номоо ярьдаг хүмүүс байгаа шүү дээ. Сэтгэлдээ ярьдаг ч юм уу. Тийм би бас ерөөсөө яадаг шүү. Жоо сан сандаад байдаг юм. Хүн болгоо ингээд ном уншаад тэрийг өөр ингээд хүлээж авна шүү дээ. Тэнгүүд тэрийг ярьлаа гэд яах юм бол гэж бодсон. Яг ингээд зөвхөн ингээд юу гардыг ярьдаг биш ингээд өөртөө төрсэн сэтгэлдээ ярьж байгаа юм шүү дээ. Юу гардыг ярьдаг нь л яг хөө тэгээд номыг уншмааргүй зүгээр сонсмоор байгаа нь сонсож штэ. Тэнгүүд яг ингээд надад ингэсэн тэгсэн гэдгийг нь төрөөдлөө сонсчоод дараа нь ном уншина тэгэхээр жоон сонж юм шиг. Тийм тэр бол жигнэсээ айгуу тийм инфлюенслэгтэй толгойд нь өгчүүл ингээд те ингээд номыг яг бүрэн дүүрэн гоё мэдэрч чадахгүй юм шиг. Гэтэ их тийм ном ярьдаг юмнууд айгүй л тэгтэй айгүй ихэнх нь тийм хувь хүний хөгжлийн номнууд байгаад нэ те ингээд ийм юмны 12 дадал 12-ын талаар тэгээ тэр дадал нь та нар хэрэгжүүлүүлгээд дахиад тэр номоо яриад байна. Гэтэ тэр нь ч гэсэн надад яг өндөж явах утгагүй санагдав. Би баг ингээд степ бай степ. Сая бол уран зохиолын ном ярьсан. Тий чи яг тэгж ярьсан тий тэгж бодсон юм байна. За. Одоо ярьж байгаа ном ярьдаг хүн би бас сайн ном ярьдаг хүн сайн битгэхгүй байдаг. Гэтэ одоо байлаа. За. Тэг хүн яагаад вэ яаж вэ гэдэг номнууд ч ер нь хувь хүний хөгжлийн хүн биш одоо ер нь яаж яах вэ гэх. Тэнгүүд тэрийг эсэргээрээ ярьж ивэл окей биш одоо бүр бас сонирсогдоод. Бараг тэр номон дээр нэ бараг степ бай степ юм байд юмаа гэж бичсэн юм. Тэр хүнээс яг оюун дүнэлт гарах юм ярина юу байгаа гэж. Тэ байлаа гэд одоо тэ нэг одоо нэг хүн 10 юм гоё юм хийвэл гоё юм байна гэж бичсэн байгаад нөгөө талд нь 7 байлаа гингүүд энэ хүн ачуулснаа яг энэ дундаас 3 8 давтагдлаа гоё юм байна гэж дүгнээд тэр нь яг окей. Тэг уран зохиолын дээр бол би бүр бас надад окей. Надад яг сайн. Яг уран зохиолын номыг ер нь бол тийх гэж л уншиж байгаа шүү дээ. Яг тэр мэдэрч байгаа цагтаа яг өөрөө тэрийг уншаад юу мэдэрч ин яаж ингэдгээ мэдэх гэж уншиж байгаа болохоос биш ямар одоо яах гэж уншиж байгаа. Уран зохиолын номыг бол яг тэр процесс дундахыг амар сайн мэдэрх нь яг ном унших одоо тэр яг кино болж байгаа л дээ ер нь бол жоон төстэй тий. Одоо чи сонсож ирсэн үү одоо ном ингээд яатсан. Одоо чинь хоёулаа юун дээр ингээд хаягтай штэ Goodreads дээр. Гэхдээ би нэг сайн юм бас бичтүүлдэ зүгээр. Тэгсэн чинь тэрэн дээр одоо жишээ нь ингээ хүмүүсийн ревю унших ингээд бас гоё байдаг гэж магадгүй шүү дээ хүн. Тэгэхээр тэр бол дэдэж дуусныхаа дараа ч гэж магадгүй л дээ. Тэгээ тэр өрөнд гэхдээ яад гоё вэ? Эсвэл яагаад муухай вэ?
Би Review бичих үү? Бичиж байгаагүй юм байна. Би бичиж байгаагүй шиг баг. Тэгэхээр бичгтэй бол өөртөө дотроо жоохон ингээд зүгээр мэдэрсэн мэдрэмжээ бол бичгтэй. Тий, review бол арай жоохон өөр ах гэж бодож байна. Одоо яг review-ч нь бол ингэн гэсэн үг шүү дээ. Би хиний review-г сонсох вэ гэдгээ би шийдэн шүү дээ. Ер нь бол одоо ямар номын гэхээсээ илүү энэ хүн энэ номонд review хийсэн байна гэдэг. Одоо тэр хүнийг би мэддэг болоод ч юм уу. Тэгээд энэ хүн нэг иймэрхүү өнцгөр энэ хүнд ингэ санагдсан байна гэдгийг би өөртөө одоо тэрнээс олж авна шүү дээ. Тэрнээс ш ингээд энэ номны талаар ямар ч хамаагүй хүний review сонсоод би тэрийг тэнд итгэхгүй шүү дээ басаа. Тэр ямар ч хамаагүй хүний би мэдэхгүйгээс хойш. Тэгэхээр одоо нэг шал хоёр өөр бодолтой нэг нь ийм бодолтой хүн нөгөөд шал өөр бодолтой хүн хоёулаа адилхан ном уншаад өөрийнхөө review хийн шүү дээ. Тэгэх юм бол энэ хүн ингэж бодсон байна, энэ хүн ингэж бодсон юм. Тэр хүмүүстэй би өөрөө мэдчихэж шил тэр review-г арай илүү хэрэгтэй хүлээж авах байхгүй. Тэгэхээр яг одоо жишээ миний найз нэг уншсан номн дээрээ за нэг оноо өгсөн байлаа гэхэд ийм хүн энийг уншаад ийм оноо өгсөн байж тээ гэж л бодох байна. Тэр хүнээсээ бас хайж байгаа. Одоо хоёулаа жишээ нь ингээд зүгээр процесс донд юм мэдрээд ингээд гоё уншчихаа гэж яхад зарим нь одоо үгүй байгаад тэрнтэй таарсан эсвэл хүнийг олоод яг үнэхээр таарад ингээд ревю сонсоод байл бас болох л бах л та тийм. Тэр нь бас жоохон яг үндэ утгагүй. Тэгтээ би яг утгагүй гэж яснаа өөрөө сая бодсон чинь нэг өөртөө яриад хамтааж хэсэгцгээр юм яг хийжсэн байна. Би ингээд юуны тэр нүний би номных нэрийг бас мартчихжээ. Тэр аюур заны ямар 50 мap биш байлуу. Цагаан хааруулаа. Биш. Нэг 2-2-ын 6 мурга гэд байдаг штэ. Тэр шиг юм хар цагаантай яг тийм ном эсэнүүд биш үлээж. Хар өнгөтэй тийм өгүүлбэр хардаг цагаанд 2-2-ын 6 суут 60-ны юу гэдлээ тэр шиг мөртлөө нөгөө талд нь яг адилхан тийм ном байдаг хгүй. Тэр 80 ном ч үлээ. Санаж нь би бодоод тий. Юу вэ? Тэр нэг хар юм. Бас санаж байгаа хүн байл бичээд өгч төгөө. Тэгснэ баг бичгээс өмнө олчиж магадгүй. Тэр нөгөө шууд 60 сэтгэгч биш. За тий. Наад тийм монтны сонгомл эсэнүүд байгаа. Биш. Тий. 2.5 хар цагаантай тийм. Тэгээ би тэр бүгдээр ингэ надад яг байсан байхгүй. Тэгээ тэр шууд 60-аар нэг бол би яг уншижсэн. Тэгээ тэрнийх нь хажууд би тэр ахлахтаа тэр дэлхийн 80 ном ч үлээ. 80 бүтээл. Тэгээд нэг байдгийн зав 80 ч юм уу хит ч нэг хитэн номных зав. Номных ч байх те. Тэрнтэй нь баг одсон бодсон ч нэг юунэ ч үлээ байдаг гэсэн. Тэгээд тэрийг бол би ингээд яг уншиж ийсэн байхгүй. Тэгээ ингээд яг тэр номнуудыг одоо тусад нь уншиж болохоор ахад чинь тэр өөр юу данжон манжон гэж байдаг ч үлээ. Тэгээд би тэр номнуудтай тэр аюур заны номыг уншижул байсан. Тэгэхээр одоо энэ одоо жишээ нь тэр номыг уншчихсан оронд би ингээд тэгээ зарим номынууд зүгээр тэсгээд ингээд аюур заны бичсэн юмар ингээд тэгтээ нэг учир зүггүй амар урт бас биш ээ ингээд зүгээр энэ дээр баг иймэрхүү юм гараад мараад гэснэ жоохон амар ойлгомжтой хөргөн бичсэн ном байдаг байхгүй. Тэрэн дээр надад бол тэгтээ тэр номыг уншаад байна сайн. Тэгтээ тэрийг бол чи аюур заныг аюур заны мэдж байгаа болохоор л уншиж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм бас тий зүгээр өөр хүн 80 ном гэдэг ингээд бичсэн юм бол гинт уншихгүй л дээ тий. Аюур зан болохоор нь л тэрийг уншиж байгаа шүү дээ. Тийм. Би яг тэр бүр нэрнгээс яг тэр 2-2-ын 6-гаа дуусгачаал нөгөөд ном байгаа юм байна. За энийг уншчих гэснэ. Тэгээ би зарим номыг бас яг уншихгүй тэр юугаа шийдэжсэн санагдаад байна. Яг за энийг ингэсгээл ойлгочод хангалттай юм байна гэдэг ч юм. Тийм яг тэгэж эхлээд юу байна л та тий. Ревю хэрэгтэй дээ кино үзэх гэсэндээ үзэхгүй гэдэг. Тэр дотор яг ийм нэг хитэн ном байсаахгүй юу? Ном ч юм уу юу бүтээл л та. Тэгээ тэрэнд яг би надад одоо яг унших гад бодчихсан байсан юмнууд бас бичсэн байсан зэ. Тэгээ би тэрийг яг уншихгүй дээ гэж одоо өөрөө уншичаад энэ хүн тэгээд одоо юу гэж бичсэн бол гэж бас яг бодож уншиж ирсэн юм аа. Гэтэ зарим нь бол зүгээр өөрөө баг тийм ном байдгийг ч битгүүгээр уншснаа. За окей. Тэгэж уншиж. Гэтэ би бас яг энэ сая чамаа чис юу гэж хэлээ. Юмд ингээд ном кинонд юу гэсэн бэ? Кино кино үзэхээс өмнө ревю уншдаг. Зүр мэн зүрх юу гэсэн бэ? Чи сайн нэг хэлсэн маагүй амар гоё. За ямарсан миний тэрнээс бодсон санаа нэшээ тий. Би бас яг ингэж боддог байхгүй ингээд номыг одоо жишээ нь олон ном уншихаас илүү яг сайн
ном одоо сайн номын цензур янз янз байж байгаа гэж багдгүй л дээ. Гэхдээ яг нэг сайн номыг нэг тэ сайн дөрвийг уншсан нь одоо нэг рандом 10 ном уншсанаас дээр надад санагдаад байна. Тэгэхээр номыг өөрөө олж зөв ном унших, зөв кино, зөв юм цаашаа би нэг олигтойхон кино дуу сонсох нь бараг тэр ном унших, дуу сонсох, кино үзэх процессээс бас наан нь илүү чухал юм шиг санагдаад. Тийм шүү. Чиний ихэр юу хаадаг. Яаж гэж кино үзэхээ сонгодог. Яа, кино сонгох амар хэцүү. Одоо бар. Зарим киног ингээ эхлүүлээл ингээ айгу санагдаад ингээд угаасаа нэг тийм цензуртэй болчтой шүү дээ. Тэгэхээр тэрийг яаж чичээ гэж хашаа ингээ үзэхгүй ингээд за гэл. Тэг санагдаад байдаг болохоор тэгэл. Чиний тэгвэл сүлд гоё кино үзсэн байна уу? Яжаад ойр бүр кино минь үз. Цэгээ гэж хамт. Тэг чи тэгвэл номонд яаж цензур тавьж надад чи тэгвэл зохиолчоор нь эсвэл ингээд явдггүй. Хоёул инфлюенсер хийжсэн номны талаар хэлээд. Харин тэгээд тэгвэл чи ингээд инфлюенслэгдэхгүй юу вэ юм уу гэдэг өөрөө ингээд яаж чааштай тэг дүгнээд. Ингээд шүүж мүгээл тэг хувьдаа. Тэгэнгүүт одоо би жишээ нь ингээд бүр амар гоё яана. Энэ их чинь тосн амар гоё яана. Тэр би ингээд амар байн яриад ингээд комент чи шеэрлээд байвал чи яах вэ? Найзаа бул. Чи зөв өөрийнхөө юм дээр тэгээ шеэрлж мэрлээд байлаа. Тийм. Тэгээ манай найз байгаа шүү дээ тий. Тийш ном ярихаар шийдлээ гэж бодож аль нэг найз маань. Би ингээд номны талаар ингээд тий өөрөө ингээд би номны талаар бичлэг хийгээд ингээд Instagram дээр ч юм уу ингээд хийж байгаа гэд тийм шийдсэн ингээ манай найзнаас хэллээ л дээ. Тэгэх юм бол би бол зогсоохгүй тэгэл хийсэн юмгийн шеэрлэхэл. Зогсооч. Дууд нь байл стоп. Тий. Өсөө тийм байхгүй тэгэл. Тэр хүн юу юм ярен тэр ингээд л хэлээ. Биш одоо чи ингээд яг тийм би бол амар queen гэдгсэн чинь доор нь амар юм улаан галчж байгаа зүрх мөрөх би ингээд байнгын хийгээл ингээд ёо хичээ go queen yes lay энэ гэдэг үлжээ. Харин тий одоо тий чиний одоо юу гэж вэ? Чиний нэг тийм дуртай биш cringe гэж боддог инфлюенсерийн доор найз чинь ингээд амар дуртай комент хэлдэг байдаг л гэж. Тий харин тийм бол яаш тий найзтайгаа төрүүлээд найзууд болцсон юм чинь тэгэл. За тэгээд нэг амар учиргүй ингээл яа юм их нь хайшаа чинь тий. Ер нь бол найзлах чинь ингээл нэг бүх талыг нь би дуртай байгаа л найзаад байгаа юм бас байхгүй шүү дээ. Аль нэг тэгээд би биенийхээ нэг ойролцоо ч юм уу эсвэл адилхан ямараа л найзлж байгаа шүү дээ. Тэгээд тийм байхад тэгээд миний мэд дуртай биш юм дургу байх тохиолдолтой байгаа ш. Тэгэхээр тийм байвал тэгэл тийм. Нөө нэрээ тийм. Гэхдээ тэр бас яг тийм одоо инфлюенсер биш яг юм зөнхөн одоо за инфлюенсер ч гэж магадгүй юм. Одоо алдартай олонний дунд нэртэй хүмүүстээр жишээ нь би бас яг адилхан хүмүүс ингээд дүнэлттэй байх юмстай санагдаад авах. Сая шиг одоо найзтайгаа бол одоо хөгжилтэй хамт байхад гоё ч юм эсвэл яг ч өөр нэг юмнууд байгаа шүү дээ. Тэнгүүд учиргүй чи энэ готлаа хэвчээ авлаа гэхгүй шүү дээ. Тэнгүүд одоо дуучин хүнээс бол одоо дууны талаар яринухаас нэг тийм авсан готлынхын талаар нэг ямар хамаатай юм бол гэж би бас бодод байгаа. Одоо жишээ нь миний амар дуртай юм артистууд байнгут би бол яг одоо жишээ нь дууг нь сонсдог байл дууг нь л би гоё гэж жишээ нь боддог зав. Их учиргүй ингээд амар хувийн юм ингээл дагаал өнөстө нэрээ энэ хүн амар гоё шүү. Тэгэхээр мэдээж хүн амар гоё л байгаа л да. Гэхдээ энэ их учиргүй ингээд хийж боддог юм. Зэрэгээр яг хаа тэгэл тийм хүмүүс бас байгаа шүү дээ. Ингээд хүнийг төгсөөлөх гад ингээд бүх юмыг нь гоёлох гад. Тэгвэл хүн угаас төгс биш байхад яагаад биш шүү дээ. Тийм нэхэд байгаа нь тий. Одоо жишээ нь би муу юм хийлээ ингээд заяа. За ямар нэг одоо нэг хүн одоо амар Америкт одоо хаач Солонгос Япон хятад Монгол од болоод тэг ингээд нэг за одоо ингээд амар депрессэнд ороод муу юм боллоо. Тэр хүн ингээд нэг юм за муу юм хийлээ. Тэгэнгүүт одоо жишээ нь тэр надад юм нэг тийм үү юу гэдэг. Надад нэг хамаагүй яг үндэ жоох муухай хэлэхэд бол надад ямар ч хамаагүй санагдаад байна. Тэр хүний дууг сонсоход хангалттай тий. Өмнө хийжсэн минь бол заавал яахгүй гэж тэрнтэй холбохгүй гэж. Тэгтээ энэ хүн гэхдээ гоё шүү гэж биш. Одоо жишээ нь
Одоо юу гэдэг энэ хүнд тэгсэн ч гэсэн гоё заа мундаг заач биш зүгээр надад ямар ч хамаагүй мундаг байсан ч хамаагүй мундаггүй байсан ч хамаагүй зүгээр л нэг дууг нь хадгалж аваад сонсч юм. Тэрнээс муу хүн байсан ч дуу сонсож байгаа бол тэрийн хүний ер нь сайн муу надад ямар хамаатай гэж би яг жоохон бодод байдаг. Тийм дуутай бол хамаагүй. Чамд ямар хамаатай ингээм өмөрөгчгүй би бүр үнэхээр надад өмөрөгч тийм сэтгэл авах. Надад хамаагүй надад ч биний ямар аа байгаа шүндрэж. Гэж бодоод байгаа. Энтэр чи одоо тэгтээ яг тийм дуунаас гадна одоо нэг юм дуу биш заяа. Нэг юм за жишээ нэг юм эрүүл мэндтэй холбоотой нэг тийм комент биш контент хийдэг бол гэж бодсоо. Эсвэл за нэг юм коуч ямар лайф коуч. За лайф коуч заяа. Тэгэхэд амар тэгж гоё контент хийдэг байснаа тэрэн дэш л худлаа болоод өөрөөсөө ингээд яг энэ зүрийн болоод хэрэгтэй ороод ч юм уу. За ямар нэг муу юм боллоо заяа. Тэгээ өмнө хийжсэн юмтай тэр нь ингээд жоохон төрчлөлтөд өөр юм шүү дээ. Тэгхийн бол өмнөх нь бол ингээд ямар ч ингээд утахгүй болчихж байгаа юм. Яг ингээд нэг удаагийн алдаа байл яг байж болно. Зүгээр худлаа тэгдэг байсан ч юм уу. Тэм жоохон өөр юм байвал тэр хүндээ тэр чигтээ өмнө хийжсэн юмнууд нь ингээд утга учиргуулаад ядчих юм шүү. Яг дуунаас арай жоохон өөрчлөж шин л та. Тэм ингээд яадгийн одоо за гэр бүлийн хийм зөвлөгөө өгдөг тийм хүн байлаа зөө. За тэгснээ өөрөө ингээд салчлаа. Гэхэр одоо чи нас хэцүү юм аа. Дараас хэцүү байгаа. Би яг зайсан гэж бодохонгууд одоо ингээд тэр хүндтэй юм. Одоо жишээ нь надад тийм санагдаад байгаа байхгүй. Шууд нэрийг хэлж болж гэнэ үү? Шууд drop it. Жишээ нь одоо секс цагаан бодоо шүү дээ тий. Тэр бол нэг юм одоо ингээ өмнө ярьчихсан юмнууд нь өөрийнх нь хийсэн юм ингээ жоох юм таарахгүй гадам санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр надад бол тэр хөвөл тэр чигтээ ингээ ямар ч утгагүй ямар Тэгвэл би наад хүндээс чинь заяа хүн дээр чинь гэж байгаа шиг юм шиг яа. Одоо би бол яг ингээс бас сайн яг үндэ тухайн үед мэдээгүй заяа. Тэгэхээр би тэр нэг нэлийн хайпт нэг үе байсан шүү дээ. Ингээд нэг тийм гоё хүн байгаа юм шиг. Тэгвэл надад яг одоо өнөөдрийн миний саяын бодолтой адилхан бодол надад өөр нэг олон жил байгаа л. Тэгвэл одоо энэ хүн яг юу хүн юм бол би яг тэр үед боцоох нэг амар хайпт ахаар. Тэг би тэгсэн чинь ингээд дуучин гэх юм уу тэр рэпер. За дуучин одоо тийм артист хүн байгаа шүү дээ. Тэгвэл би тэгээ энэ хүн ингээд дуу хийж багш юм биш үү те. За яг тийм яг ажил нь юу юм бүү мэ. Тэгээд яг дуу одоо яг дуугаар бол гарч ирж байгаа байж магадгүй шүү дээ. Тэгээ анхандаа одоо чинь дуу хийдэг хүн юм байна. Тэгсэн чинь ярьсан чинь амар ухаантай юм байна гэдэг ч юм уу. Тэгвэл би яг дуучнаас яг анханасаа өөр нь юугаа авах гээд ингээд тэг амар үгийн сонсоод байгаа юм бол гэж би жоохон яг дотроо жоохон батсан байхгүй. Тэгээд амар хайпт болсноо буцаад унчаар нь би яг өндөө яг юу хүлээсэн гэж бас бодоод нэг тэг амар нэг юм яг юу гэж угаасаа анханасаа юу гэж бодцсон яах гэж боддог. Гэтэ яг мэдээж мэдгүй дээ. Гэтэ одоо би ингэж яг би ярьж байгаа хэрнээ жишээ нь би өнгөөд ч гэх. Одоо энийг л тэгтээ ингээд хүнийг өмөөрөхөд бол би тэгтээ ашиглахгүй гэж одоо жишээ нь бодож байгаа заяа. Одоо жишээ нь миний төрөний одоо нэг муу юм хийсэн одоо артист хүн байлаа гэж бодъё заяа. Тэгээд тэр хүнд одоо жишээ нь би дууг сонсч байгаа. Би энэ хүнээс миний аа байгаа ш. За мэдхгүй заа. Тэр хүн надад нэг хамаагүй юм чи би дууг сонсчихъя гэж одоо бодно шүү дээ тий. Бодож байгаа заа дууг сонсно гэдэг ч юм. Тэгвэл тэр хүн миний тэгж бодож байгаа бодол бол энэ хүний тэгтээ зөвтгөх тэг ингээд дууг сонсоо штэ та нар одоо ямар сүртэн ингэж бол тэгтээ би үнэхээр бас хэлэхгүй юм шиг. За тэр олонний дунд үнэхээр нэрэнд гарцсан бол одоо тэгээд тэр одоо артист хүнийхээ тэр талдаа бол өөрөө бас хичээх хэрэгтэй ч юм уу тэр нэр мөрөө бодож өөрийнхөө олигтойхон байх хэрэгтэй л ах. Тийм болохоор би бол тэрийг ойлгож байгаас яг миний хувь хүний хувьд бол надад нэг хамаагүй. Тэгтээ тэглээгээд нэг там хамаагүй штэ та нар дууг сонсож хүснээ ингээд нангиж бас өмөөрөх тийм бол шалтгаан бол үнэхээр бас болохгүй. Буруу юм хийсэн бол тэгэл буруу юм хийсэн штэ. Тийм буруу штэ. Буруу тэрийг үлгэр дүрэл авсан байна уу гэдг нь би одоо жишээ нь авна стан нэрэ гэж үзээ ядахгүй ч гэсэн тэр бол олон хүний өмнө бол тэгтээ тийм зөвтгөл бас болохгүй. Тийм. Буруулалтай л буруу шүү дээ. Тэнгүүт одоо чинь саяхан бол би та нар юуг нь сурах гэдээсэн анханасаа гэж бодож байгаа ч гэсэн гэхдээ тэгэл буруулал буруу шүү дээ. Хүнд хүрээ хүрцэн тэгээд өөр хүн тэгээд тэрийг
гоё хүн бай ингээ бодчихсан байж таараа тэгээд тэрэнд нь тэгээд биш үйл тэгэл. Бас нэг юм байдаг штэ. Одоо жишээ нь дуу хийдэг юм байлаа гэхэд одоо давхар царайлаг байлаа заяа. Тэгэнгүүт ингээд хүмүүс ингээд царайлагаас нь болоод ингээд за тэр ингээд дуу мөн янз бүрийн постныхан доор ингээд бөөн царайлагтай талбайтай ингээд комент бичээд бүр ингээд дуртай болоод за тийм байж юу ярих ч та. Тэгээд тэгэж за жишээ ороод ирлээ заяа. Сая physical age гарсан шүү дээ тий. Тэрэн дээр Амати биш. Японы нэг хэм байгаа шүү дээ. Кацуми биш. Нүүмээс нөгөө сэлдэг юм уу? Биш байна. Итой нөгөө нэг бейсбол тоглодог ах байсан шүү дээ. Нөгөө настай. Тэр ингээд жишээ нь ингээд яагаад ч миний рeel дээр ч юм уу эсвэл миний бас нэг найзууд дунд минь дуртай хүн байсан тэрэнд. Тэр бол ингээд чадвараасаа гадна хүмүүс ингээд амар ингээд яасан царайлаг марайлаг гэсэн юм ингээд давхар ингээд хайп болсон байхгүй юу? За тэгэхээр энэнгээрээ би юу хэлэх гээд байна гэхээр царай бол үнэхээр бонус байд байдгийн байна. Тий. Хүнд нөлөөлөд байна уу тий. Зөвхөн тэр хийж байгаа юмд нь бас биш ингээд царайнд нь ингээд явцдаг хүмүүс зөндөө байна. Бас явлаа гэд буруу гэсэн биш л те. Яхаа тийм л байгаа. Одоо жишээ нь амар гоё дуу хийж яхад тэр хүн их уг нь бас яг ингээд яг бодвол царай нэх хамаагүй ч юм шиг тийм. Гэтэ миний бас дуртай хүн бол царайлаг л та. Царайлаг бодож царайлаг байсан байдаг. Гэтэ хүн юу л нэг тийм юм байдаг үстэй нэг царайлаг хүнд арай итгэл юу төрдөг мөртгчлээ. Тэр нь бол ер нь тийм царайлаг байгаад нь спортгаадах юм алга яхаа царайлагтан дуртай хүмүүс нь ч нэг буруу юм байхгүй л зүгээр л тийм байдагтэй л гэж. Гэтэ заримдаа яг тэрэндээ тэгтээ миний одоо жишээ муулах point байна. Тэгж чинь. Одоо жишээ надад юу вэ те нэг юм би нэрээ мартчихсан юу. Тэгээд тэр нэг хүн байсан юм аа. Нэрээ мартчих. Тэгээд би ингээд тэр хүн ингээд гинт ингээд гараад ирсэн байхгүй юу? Миний юун дээр ч үлээ Instagram, TikTok юу үзчихлээ. Тэгээд би юу сони мэрэгтэй гэж бодоод ингээд яг not interested дарах гад. Бэжсэн чи манай найз ингээд амар дагж ирсэн заяа. Дагж ирсэн жоохт яг нөгөө түрүүний шиг чи ингээд комент өгдөжсэн манай найз байсан заяа. Гэтэ би тэрийг ярих гэдэг ингээд түрүүнээс хойш яриад байгаа биш шүү. Сая салсан. Тэгсэн чинь ингээд би хөөе наа чи амар дээр сони мэрэгдэл мэлэг гэдэг нэг уцаар ирж хатаа ярьсан байхгүй. Наа чи юу юм ингээд гоё мэрд юм шүү. Надад л түрүү амар сони ингээд тэгсэн чинь яг эцсийн нүндээ наа чи амар сорилго бастай гэсэн байхгүй. Би тэгээд наа чи амар аваад. Окей харин тэгэхээр тэр хүн бас дотроо бодож байгаа байхгүй. Сарайлаг гэж харлаа гэд тэр хүний хийж байгаа бүх юмд нь итгээгүй байж болж зүгээр л царайг нь харж байгаа юм биш. Царайлаг юм байна да гэж харж байна. Тийм биний юун дээр ингээд царайлаг байгаа таалагдсанаа тэр нь ингээд босод юм нэрээ гоё юм ухаантай ч юм уу эсвэл зүүм хэлээд юм шиг санагдсан гэж ярьсан. Гэж байсан. Тийм үгүй анханаас юу царайг нэрэг байхгүй ингээд ийм наад чинь амар гоё штэ ухаантай штэ гэдэг ч үгүй тэнгуут би үгүй наад чинь ийм надад чи надад гарч ирсэн юм одоо сонирм юм ярьсан байж бодлоо л тий одоо яадаг чинь тэгээ би наад ч гэхдээ ингээд ийм ярьжсэн гэхдээ за ямар ч царайлаг бастай гэдэг баг ингээд яваандаа бүр амар урт ярианы төгсгөл баг ингээд царайлаг бастай дуусчингууд ингээд энэ баг өмнөх дугаар дээр нэг миний хэлсэн жишээтэй юу төссөн юм шүү те царай нь гой санагцснаа тэгснээ ингээд нэг гоё юмуд нь анзаарч эхлээд тэгээд тэгээд тийм тэгэхээр яг нөлөөлөгдөг тийм тэр хэлээ царайнд л инфлюенслэгдээд байгаа юм шүү. Ингээд царайнд дэвчт юм биш үү антер гэж. Тэгэхээр одоо чи миний нэг дуртай ингээд артистик мэдэж штэ. Тэгж тэр бол үнэхээр яг би ингээ яг артистийн хувьд бол амар юм дуртай заяа ингээд. Үнэхээр ингээд яг ингээд зүгээр л дуртай. Тэгтээ би бол ялч бас царайлаг юм байна гэж боддог. Эсвэл би дуртай болохоо царайлаг гэж хараад байна уу? Үнэхээр царайлаг бас мэдэхгүй. Чи царайлаг гэд би аль нь байдаг те тэгтээ. Ингээд дуртай хахаар царайлаг харагддаг үе байдаг те. Байдаг те. Тэгвэл одоо чинь би гэтээ хүний бас хардаг юм өөр юм шиг. Одоо тэр жишээ нь тэр найстайгаа ирсэн гэдэг хүн бол надад бас царайлаг харагдаагүй яг үндэ.
Найзтайгаа гэж би ялангуяа. бодсон. Одоо нэг сая нэг өмнө одоо миний яриад. Тэг би царилэг байгаа юм уу гэж бас бодсон заяа. Тэг одоо чи миний яриад артистик бол би манай өөр нэг ингээд наа чи царилэг байгаа юм. Би тэг царилэг өшөн нөө. Гэдэг чинь бас хүнээс бас өөр ч юм. Хүнээс одоо үнэхээр өөр байлаа гэвэл би ингээд чадварыг харихтай харцнаа дараа нь царилэг харцсан ч гэж магадгүй бол тарч. Тийм байгаа байлгүй яг. Яг байдаг юм нэ. За. Одоо энэ хиний цагаан солонгос юм яриачлаа. Заахан гэсэн өмнө ярьлаа. Физикли. Би ламтар гэж ярьсан байгаа шүү. Солонгос юм ярьсан. Одоо миний рэлтер ч юм уу ер нь сүлээд нөө Хуасагийн дуу амир бодлоод байгаа шүү. Тэр бол одоо жишээ нь яг жишээ нэг байхгүй. Тэр залуу нь тий зарим хүмүүст нь царайлаг харагдаад зарим хүмүүст нь царайлаг харагдахгүй шүү магадгүй. Тэгснээ хажуугаар нэгэ бахын ажил мэжт нь оруулж ирээд хийжсэн юм оруулж ирээд тэгснээ ингээд хүмүүс ингээд гой санагдаад царайлаг гэж боддог байсан хүмүүс нь царайлаг гэж хараад эсвэл яг таалагдахгүй хүмүүс байгаа л хальтаа. Тэгээд яг тийм юм үсч байгаа хүмүүс ингээд яг үсч байгаа байхгүй. Та нарыг ойлгож байна. Юм нь бол та нар тэгж. Тэгснээ за бас заа юу ингээд саяын хүний ингээд цензур царайлаггүй гэн цензур заа чинжүүрч гэж. Одоо жишээ нь шүү дээ. Би бол шал өөр юм яриавчлаа за энэ инфлюенс өмсөр ямар ч хамаагүй болчихлоо. За ингээд чиний жишээ нь type гэж яг ингээд чамд байдгүй. Байхгүй. Энийг би үнэхээр өөртөө итгэлтэйгээр хариулъя. Байхгүй. За яг type гэж байхгүй. Гэтэ type биштэй гэсэн юм бол байж магадгүй. Энэ бол биш хаа гэж. Тийм. Тэр нь одоо яг ингээд 100 юмнаас ганцхан нь ийм гэсэн юм байхгүй. Гэтэ яг 1 2 нь энэ хоёр бол биш хаа гэсэн юмнууд байж магадгүй. Одоо чи яг тэр нь ийм одоо харагдах байдлаас ийм type хэлээд байна уу? Яан зөв. Одоо жишээ нь аюу. Би ямар ч байсан. За мэдгүй байдал бол тэгж. Гэтэ ер нь бол дуртай юм болсноос тэ дургүй юм ингээд бас яах чинь амар идэв шүү дээ. Мэдчих чинь чухал те. За чи юу ирсэн? Ямар би хэм type уу? Би энэ зэгж боцоохгүй сая царайлаггүй бодож ирсэн гэхэд type бот. Би ингээд энэ гоё гэж бодож байгаа одоо хүмүүс байж тээ янз янзын. Тэгэнгүүт ингээд төстэй юм бүр үнэхээр нэр байхгүй заяа. Бүр ингээд яаж чи энэ хоёр одоо чинь зарим хүмүүс ингээд адилхан жоохон төстэй байдаг шүү дээ. Одоо юм гоо дандаа юм утгатай хүн ч юм уу эсвэл нэг тийм жижигхэн толгойтой хар урт төстэй хүн гэдэг ч юм уу нэг юм төстэй амар тодорхой байдаг те. Байдаг те. Тэгвэл миний бүр нэр арай тэнгэр газар заа бүр ингээд бүр арай ч наад хоёр чиний нөө яриад байсан хүнтэй бүр шал өөр. Би бүр тийм хүнээр хэлүүлсэндээ би анх анзаарсан зөө ингээд ямар тийм өөр байгаа юм. Өндөр гэж үгээд. Тэгэхээр бодсон чинь за. Тийм одоо за уушлаарай. За сонсч байна. Энэ царайлаг хүн гэдэг одоо чинь бүгд надаа юм одоо нүүл царай нь одоо яг үндэ сүултээ гой санагдав авчлаа шүү дээ. Одоо за энэ хүн ингээ гой гэж юм. Тэгвэл тэр царайнууд нь бүгдээрээ өөр байна гэд одоо өөр хүн надад хэллээ шүү дээ. Тэгвэл одоо яг миний тэр одоо цензур юу одоо ингээ царай чаддаг юм гэж байна. Гэтэ тийм царай мотож биш л дээ. Гэтэ юм царайлаг гэж миний хэлээд байгаа хүмүүс хоорондоо бүр ямар ч тавцагдаагүй. Тэнгүүд би яг өөр юм харчаад тий дараа нь тавьчихгууд миний тэр юу өөр болсон байна. Инфлюенс тэгж бодсон. Тийм. Чиний жишээ тийм байна уу? Мэдсэн тийм ер нь бол чиний ч жоохон төстэй биш үү? За байж. За жоохон байж энэ өөр төслөө. Харин тийм их тэгэхээр яг төрний хэлсэн шиг тийм энэ биш ахтай гэсэн юм бол чинь гадаад төрхөн дээр ч юм уу байгаа хэрэгтэй байгаа. Гэхдээ чиний ихтэй жоохон байна нэ. Чамд бол одоо би ингээд бодох юм бол ингээд амар юм шууд амар юм болчинтэй хүмүүс идэв шүү дээ тий. За. Тийм юм чинь юм бол би надад ерөөсөй гой санагддаг байхгүй юу? Тэгэхээр ер нь бол тийм юмуд нь хасагдчихаар явах чинь үйлчлэнүүд нь жоохон төсөө болчихлоо санагдчихлаа гэж юу? Тэрнээс одоо жишээ нь биш үү? Тэр нь одоо тийм л юм байна л да. Гэтэ одоо жишээ нь хоёулаа нэг юм кино үзлээ ч юм нэг юм үзлээ зөө. За. Тэгээд тийм одоо характер дундаас ч гэсэн ингээд энэ амар гоё дүр байна шүү гэж байгаа юмуд нь ч гэсэн чиний жоохон төстэй байдгүй юу? Байдаг. Би анзаарч байгааг байна. Тийм ээ. Миний бас жоохон төстэйж магадгүй. Гэтэ миний яг юу байдг юм яг ямарсан царай зүр төрхөн хэлбэр арай л
Тэнгэр газар гэдэг юм. Би бол чи ямар хүн дуртай тэгээд одоо жишээ нь яг тийм нүдүр царай хамаагүй л дээ. Яах юм бэ? Би ярихгүй. Би тэгвэл аа. Ойлгоо эмхтэй үнийг. Эмбилээ ядаж. Дуртай за. Юу мөр амттай би нэг юу хэлчихсэн байхгүй нөө эмхтэй хүний охин тэнгэр мэнгэр гэдэг ингээл нэг юм нэр хэлчихсэн чинь угаас орж ирсэн гоо. За. За. Да тэр яах. Хойлоо юу ярьж ялаа өмнө? Эмхтэй хүн. Энэ царайны өмнө юу ярьж ялаа? Яг нэг инфлюенсер хүн царайлаг байхад хэр инфлюенсер гэж байна вэ? Инфлюенс гэж нөө. Инфлюенс тэгвэл тээ. Царайнаас нь л тэгтээ гоё юм байна гэж ботцсон юм байна уу? Зөвхөн нэг царай нь ингээд ихтэй гоё санагдаад тэрнээсээ хойшоо. Зөвхөн царай гэж юу? Үгүй яг ингээд энэ гоё ч юм уу гэдгтээ за гэж бодчихсон яг царай нэмэгдээд за тэгтээ гоё юм байна. Амар ухаантай мэржсэн чи гид амар хөөрхөн байхаар нь хөөрхөн мөртлөө юу гэснэ. Амар дуртай болж болдог ч юм уу. Энд гэж. Яалахтач. Бага хоо. Бага хот тийм. Тэгтээ амар. Яг шууд хэлчихэр хүн. Жоо. Тэг жоохон тэгтээ царай нэг хүн аваад өөрөө нэг сонгоцсон биш. Заримдаа бас амар. Гэтэ одоо чинь кино үзэж байгаа шүү дээ тий. Киноны жүжигчнийх нь дүрдэн дуртай байж байгаа жүжигчэнд нь дуртай болцсон үе байгаа юу? Бага нөгөө нэг байгаа шүү. Би байхгүй юу? Нөгөө Peaky Blinders-ийн Cillian Murphy. Тэгээ би тэрийг тэгтээ Peaky Blinders биш өөр юмөр үзчихсэн ч үгүй. Ямарч би тэгээд тэр киног үзэж байгаа зүгээр дөрөн гэж хэлсэн Cillian Murphy дуртай болсон Cillian Murphy-гийн кино үзснэ. Яаж аа тэр ахтсан чи амар юм нэг юм амар интроверт ч юм уу нэг тийм гэсэн байдалтай. Тэр нь өсвөлтэй гой санагдаж байна. Би блаттай адилхан юм. Тэр ч өөртөө төхөөлж өгөөл ямар ч адилхан байхгүй ч тийм. Тэмч юм байд тээ. Тэгээд чинь ингээд дөрнөөсөө жоохон өөр байгаа шүү дээ. Ер нь амьдрал дээр. Гэтэ яхаа бас төстэй жоохон өөр байгаа заа. Тэгвэл дараа нь тэр хүнийхээ талаар ингээд өөр бичлэг мэтлэж ихэн амьдрал дээр хэмээн үдэж ангууд жоохон өөр ч гэсэндээ тэгээд жоохон дуртаасаар хаа. Дуртай болчих тээ. Дээ чиний хөдөө чинь юм байна. Минийхөө байсан да байгаа да. Тэгэхээр одоо яг юу хоёулын одоо жишээ нь өөр болчих жоохгүй. Одоо ингэ дуугийн сонсоочтэй гэж хэлснэ гэнт ингэ зур киног нь үзэл гоё юм байна гэж бодчихгүй ингээд нөгөө хүнийх ингээд амар түүх мөхийг ягаал ингээл тий. Хайж. Гэтэ тэр би яг жүжигчин дээр яг тэгчихсэн. Яг үнэхээр Cillian Murphy яхаа. Гэтэ яг дуртай артист жоохон хайх нь хайдаг л. Гэтэ жүжигчд ялч жоохон кино нөлөөлчдөг гэж магадгүй тий. Тэлээгээд одоо Том Круз хэдий царайлаг байлаа гэх тэрний одоо тэр сүвшрлийг бол би жаадалж байна. Тэгж амар хүний сүвшрлийг жаадалж байна. Гэхдээ би жаадалж байна. Тэнгүүд Японд бас байгаа жүжигч юм аа. Японд бас тэр хиний тийм сүмэн нэт юм байлаа ш. Scientist Scientology. Тийм. Бэт юм бэл. Ер нь та хаасаг байдаг юм тий. Манай найз харсан гэсэн. Shibuya гэдэг хамгийн төвд нь явж байгаад маань харсан гэдэг. Бэ тийм юм нэг голтой тийм. Тийм тэнгууд одоо тэрэн дээр бол одоо жишээ нь тий яман гой жүжигч юм байна, мян гой ах юм байна гэчихэд бас тийм инфлюенслэгдээд тахын ч бас хайшин бэ. Тэгж яриад. Тэгтээ бүр амар сони юм яриад инфлюенслэгд. Тэгтээ эсрэгээр инфлюенслэгддэг юм уу юу юм? Тэгтээ инфлюенслэгддэг л болоод юм ярьд юм болов. Хутга учиргүй амар юм сүлжээ мөлжөөтэй тийм пирамид схемд тийм юм үүний юм ингээл амар яриул манай амар гоё ах тэр гэж мэгж амархан дэж инфлюенслэгддэг хүмүүс байгаа л хүүхдүүд бол илүү байгаах тэгээ дээрээс нь том болсон мөртлөө угаасаа тийм ер нь жоохон амархан юм тэтгэждэг ч юм уу тийм хүмүүс байдаг гэдэг зөндөө байг. Цаан амар чи хаана ми PC дааваа. Подвал. Ингээд подвал дэжчих шүү дээ. Би ч одоо энэ юун дээр л байна. Юун дотор явах вэ?
За баярлаа. Хоёулаа ч хамт байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Уучлаарай. Би бас пин подуулдаа л байна. За тэгээд бид тэр өнөөдөр инфлюенсерлэгдэх тэр ер нь инфлюенсер тэгээд явж байгаад хоёр тулаан ингээд чонод инфлюенслэгдээд сая махатчуд байжлаа. За тэгээд амар сайхан даж аргаарэ. Ямар тийм гойдтой хэлдэв. Жохон цоглог хүчин нэмээд үгүй. Амар сайхан даж аргаарэ.